Бид My Voice Show-ны оролцогч Бямсгүрэнтэй уулзахаар ирээд байна. Түүний хувьд 2 дугаар шатанда үзүүлсэн үзүүлбэрээр олон нийтийн анхаарлыг татсан, за тэр тусмаа охтуудын анхаарлыг их татсан ийм залуу уран бүтээлч байгаа. За өөрийгөө танилцуулах буюу сүүлийн үед юу хийж байна? За би 2021 оны сая 100 кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлэр төгссөн. Тэгээд цаашдаа ер нь бол жүжигчин мэргэжил тэгээ бас дуулаач мэргэжлийг юм бол хослуудаад ингэж явна гэж боддог. Би нөгөө яг 1-р шатандаас яг 2015 онд оролцож ирсэн нөгөө бидгүнгээд нөгөө оролцож байдаг шүү дээ. Яг тэрний яг хулбараар 1-р шатанд болсон байхгүй. Яг байгаагаар дуулаа нэтрээ тийм комедид уншсан би. Тэгээ одоо нөгөө угаасаа сүүлийн үед чинь нэг юм trap урсгал нөгөө нэг юм R&B урсгал бас ингэж жоохон давмгаалж байгаа шүү дээ. Нэг найзаасаа манай нэг бас нэг бит хийдэг найз үдээ. Чи ингээ амар гоё ихнийх нь ингээ уянгалж байгаа ч юм уу ингээ хойлын өөр болгож үзье. Оги гэд найзтайгаа ярьж байгаа дэр нь бол сууж байгаа найруулга гаргасан. Тэгээ нөгөө сая яг сошиалаар яваад жоохон нөгөө хүмүүс хөрөөд ирсэн ч бас миний бас сошиал хандлт бас жоохон ихссэн. Ингээд Facebook найз өсөлтүүд ирж байгаа чат мат хүртэл ингээд Октодоос хэрэг чат ирж байна. Ирж байгаа. Би нөгөө нэг одоо өөрөө бас нөгөө нэг ай хийгээд өв бичээд ингээд дуу зохиодог. Яг тэр үеийн яг нөгөө нэг байгаа сэтгэл хөдлөлөөрөө л юм бол шууд дуу. Ингээд ам шууд аялагдаад тэрээгаа шууд ингээд гитар дээр оруулж үзэл тэ. Тэгэл тэрүүгээр ингээд дүр зохиолчтой. Тэгээ нөгөө нэг ямар нэгэн тийм жанрт ер нь бол баригддаг. My Voice Show-ныхаа дуусныхаа дараагаар ингээд дуунуудаа цацгтуул үлээдэг байгаа. Мэдрэмжүүдийг л ер нь хөгжиж өгдөг л дөө. Дотоод мэдрэгж байгаа зүйл мань илүү юм тайван амар гоё юм deep юм ингээд тэгэхгүй. Тэгээ яг тэрийг ингээд гэртээ ингээд байж байгаа гитараа бараад ингээд дуугаа ингээд дуулаад амар гоё тайвширлыг авдаг амар гоё мэдрэмжийг авдаг. Зарим нь ингээд дуу муугаа ингээд хийж байхдаа ингээд би миний өөр ингээд шарвс ингээд зандаа босоод байхгүй. Энэ мэдрэмжийг л би яг бас нэг хүмүүст ингэж өгөх хэрэгтэй юм байна да гэж боддог. Хойч үедээ ер нь бол ингээд үлдээх амар гоё уран бүтээлтэй хүсдэг. Өргөцгийн мэнийг одоо үзэж байгаа нийт үзэгчдтэй намайг дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Цааш та ч гэсэн намайг хөгжлүүлэн дэмжээрэй. Илүү их зүйлийг хийх болно. Харахгүй байна уу? Арахтад би чи үнэмшгүй байна уу? Аз шаргалтай чи итгэхгүй байна уу?